За дарханчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. За бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн байгууллагын уран бүтээлчид та бүхэндээ талархал илэрхийлье. Хууль зүйн дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажил хамаарагддаг. За энэ дагууга бидэнд бас үүрэг чиглэл өгөгдсөн байгаа. За салбар зөвлөлүүд буюу орон нутаг дахь нэгжүүд за албадын үйл ажиллагааг сурталчлан таниулах, хүний эрхийг дээдэлж ажиллах. За нэг цэгээс ард иргэдэд нэг дорын үйлчлэгээ үзүүлэх, үйл ажиллагаагаа сурталчлах, хамтран ажиллах, орчин үеийн техник технологийн хөгжил ямар байгаа, ямар дэвшлүүд гаргаж байгаа, орон нутагта ямар ажил үйл ажиллагааг зохион байгуулж ийнэ гэдэг талаар мэдээлэл өгөх, хуулийн зөвлөмж өгч ажиллах. За ийм чиг үүрэг өгөгдсөн. За энэ дагууга Дархан Улаан аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, за Дархан Улаан аймаг дахь хуульчдын холбооны салбар зөвлөлүүд тусгай чигүүргийн байгууллагууд хамтраад ажиллаж байна. За Дархан Улаан аймагт бол хууль сурталчлан таниулах нээлттэй хаалганы өдөрлгүүдийг бол тус тусад нь бусад ажил арга хэмжээнүүд тус тусад нь зохион байгуулдаг байсан. Тэгээд нэгдсэн нэг цэг дээрээс мэдээлэл өгч хамтарч ажиллах энэ үүрэг чиглэлийн дагуу бид нар бол гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн нээлттэй хаалганы өдөрлөгийг за Pro Bono 2026 гэсэн олон улсад одоо нэгэнтээ танил болсон. Одоо ямар ч үн төлбөргүйгээр ард иргэд аж ахуйн нэгж байгууллагууд мэргэжлийн хуульчдаас зөвлөгөө авахын өдрөлгүүд бол хаврын энэ өдрүүдэд олон улс даяараа зохион байгуулдаг. Энэ ажил бол дарханд хэвшил болсон ажил. За эдгээрийг нэгтгээд 3 өдрийн турш зохион байгуулах юм. За энэ сарын буюу 4-р сарын 27, 28, 29-ний өдрүүдэд бол хууль зүйн дотоод хэргийн сайдын одоо өгсөн чиглэлийн дагуу эх орон даяар яг энэ үйл ажиллагаа өрнөж байгаа гэсэн үг. Тэгээ энд бол дарханчууд бид нэгдэж ажиллаж байна гэдэг энэ мэдээллийг та бүхэндээ хүргэж байгаа юм. За 2026 оны 4-р сарын 27-ны өдөр залуучууд театрын одоо өмнөх талбай гэж бид нэрлэдэг зүүн тал байрлах найрамдал талбайд, за 4-р сарын 28-ны өдөр Дархан захын өмнөх талбайд, 4-р сарын 29-ний өдөр Дархан сумын 1-ээс 3-р багийн төвийн байрны өмнө за 3 өдөр дараалан 14-өөс 17 цагийн хооронд энэхүү үйл ажиллагаа зохион байгуулагдана. За үргэлжлүүлээд мэдээллийг одоо ажлын хэсэгт орж ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд маань та бүхэнд өгөх юм аа. Тэгээд дархныхаа ард иргэдийг, аж ахуйн нэгж байгууллагуудыг идэвхтэй оролцоорой гэж бүх насныхан, манай өсвөр насныхан ч гэсэн ирээ зөвлөгөө, зөвлөмж авах, мэдээлэл олж авах, за харилцан хамтын ажиллагаа үүсгэх, санал дэвшүүлэх бүх талаараа нээлттэй байх болно. Одоогоор 21 байгууллага хамтран ажиллагаа илэрхийлсэн байна. Монголын хуульчдын албаноос жил бүрийн 5-р сарын 1-ний өдрийг хуульчийн Pro Bono буюу нийтийн сайн сайхны төлөө хуульч бүр мэдлэг чадвараа үн төлбөргөө зориулах өдөрлөг болгон тэмдэглэдэг боломжтой. За энэ жилийн арга хэмжээ маань аймгийн нээлттэй хаалганы өдөрлөгтөө нэгдэж иргэддээ улам бүр ойртож байгаагаар онцлог болж байна. За мөн бид ирээдүйн хойч болсон хүүхэд залуучуудад зориулан Дархан Улаан аймгийн нийт ерөнхий боловсролын дунд ангийн сурагчдаа хүндлэлээр нөхөрлөлийн сэдвт нөлөөллийн сургалтыг мөн зохион байгуулахаар төлөвлөсөн байна. За иргэд та бүхнийг хүрэлцэн ирж мэрэгжлийн хуульчдаас гэр бүл, өв залгамжлал, газар, хөдөлмөр зэрэг одоо өөрт тулгарсан бүхий л асуудлаар хууль зүйн зөвлөгөө тусалцаа авахыг урьж байна. Баярлалаа. За нээлттэй хаалганы өдөрлөг болон одоо хуульчийн Pro Bono 2026 арга хэмжээнд нийтдээ одоо төрийн байгууллагын 20 гаруй байгууллага оролцсон. За үүнд бол Дархан Улаан аймгийн засаг даргын тамгын газрын хууль эрх зүйн хэлтс, за архивын тасаг, за Дархан Улаан аймгийн анхан шатны шүүх, прокурорын газар, за цагдаагийн газар, өсвийн шүүх шинжилгээний төв, за шүүхэн шийдвэр гүйцэтгэх дугаар анги, за улсын бүртгэлийн хэлтс, нийгмийн даатгалын хэлтс болон Дархан Улаан аймгийн өмгөөллийн зөвлөл, нотариусчдын танхим, за хууль эрх зүйн тусалцааны төв, за хүний эрхийн комиссийн Дархан Улаан аймаг дахь референт, за цахим шилжилт үйлчлэгээний хэлтс, за газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, за татврын газар, за гайлын газар, байгаль орчны газар, за стандарт хэмжилцүүн газар гэсэн ийм 20 гаруй байгууллагууд оролцсноо. Тэгээд иргэд та бүхэн одоо өргөнөөр хүрэлцэн ирж одоо үйлчлүүлэхийг одоо урьж байна. За 3 цэг дээр зохион байгуулагдаж байгааг түрүүх хэлсэн. Тэгэхээр бид нар нөгөө хүртээмжт байдлыг нэмэгдүүлэх гэж 3 цэгийг сонгож байгаа юм. Алсагдмал гэр хорооллын иргэд маань тэр бүрийн шин дархан руу юм уу хуучин дархан руу ирээд мэдээлэл авах нь жоо учир дутагдaltaй байдаг. За тийм учраас бид нар яг одоо үдээс хойш ажил нэлээд жигдрээд ажлын байран дээрээ санал гаргаж одоо төр чөлөө энэ төр аваад тийм ээ 14 цагаас хойш 17 цагийн хооронд 3 цагийн хугацаанд тэр өөртөө хамгийн ойрхон 3 цагийн аль нэг дээр тохиромжтой өдрөө сонгоод үйлчлүүлнэ гэсэн
гэсэн үг. 27-ны өдөр залуучууд театрын өмнө гарсан мэдээлэл өгсөн 20 гаруй байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ 28-ны өдөр захын өмнөх талбай дээр дархан захын өмнөх талбай дээр байршиж одоо мэдээлэлээ хуучин дархны иргэд маань авах нь байна. А 1-3 дугаар багийн төвийн өмнө бол яг л мөн бүрэн бүрэлдэхүүнээрээ 29-ний өдөр мэдээлэл өгч ажиллана гэсэн үг. Аль болох хүртээмжтэй байдлыг хангаж ажиллахаар бид нар 2 дахин дамжиж автобус унаагаар үйлчлүүлж, зорчиж, очиж мэдээлэл авах биш, хүндээ хүрэх ийм зохион байгуулалт руу орж ажиллаж байгаа гэсэн үг.